Зя тэгэхээр өнөөдрийн хичээл баба аав байх нь. За тогтооход амархан ханзахаа. Баба. За дээрээсээ доошоо бууж байгаа бол ба гэж хэлэх нь. Дагаад хэлье. Баба. Баба. За үйлбэр харъя. 我爱爸爸. 我 би. I гэдэг нь үндсэндээ хэдүүлээ. Хайртай. Баба гэхээр аав байх нь. За эзэн биеийн хойноос шууд үлэг ороод үлэгтэй холбоотой үг нь ард нь ордог гэсэн тийм ээ. Би хайртай. Хинт хайртай юм гэхээр баба. Аавд хайртай гэнэ. За дараагийнх нь та баба ай чи бага баоз гэнэ. За та гэдэг нь тэр эмхтэй байх нь. Энэ ханз нь тэр эмхтэй байх нь. Баба аав ай дуртай. Чи идэх байх нь. Чи идэн. Бага намын ширхэг. Баоз бууз. За бууз гэдэг нь хятад үгнээс гаралтай байна шүү дээ. Баоз гэж хэлдэг байна. Манайд орж ирэхдээ бууз болсон байна шүү дээ. За дагаад уншъя. 我爱爸爸. Хурдан 我爱爸爸. 他爸爸爱吃. 他爸爸爱吃8个包子。8个包子。сайн байна. Дахиад шааръя. За аав бас 8-ын тоон дуртай гэнэ. Түрүү хичээлдэр ээж гэж үзсэн тийм ээ. Одоо аав баба е ай ба гэнэ. За одоо энийг сайн анхаарнаа. Дээрээсээ доошоо буусан хөг буюу энэ дөрөвдүгээр хөг гэж нэрлэнэ. Дээрээсээ доошоо буухаараа баба ингэхээр аав болох нь. 8-ын тоог болохоор ба гэдэг энэ дээдлийн зураас дагаад нь хөг нь өөрчлөгдөхгүй. Аваа ингээд дуу хоолой нь өөрчлөгдөхгүйгээр нэг зураас нь дээр авах шиг хэлэх нь шүү дээ. Тэгэхээр баба е ай ба. За е гэдэг чинь бас гэсэн үг байсан. Баба аав е бас ай дуртай ба 8-ын тоо. Ава 8 ширхэг бууз идхүү гэнэ. За өчигдрийн өгүүлбэртэй адилхан тий. Баба ава ни чи ханаа. Ни гэдэг чи та. Чи идэх. Чи идэн. Бага гэхээр 8 ширхэг гэнэ. За хятад хэлэнд ширхэг гэдэг зүйл байдаг. Тэдэн ширхэг тийм юм, эдэн ширхэг ийм юм гэж заавал ийм юмнуудыг тоолоод байдаг. За тэгээд 8 ширхэг бауз бууз идэх үү гэнэ. За тэгэхээр асуулт асуугаад эхлэхээр өгүүлбэрийн төгсгөлдөө ма гэдгийг нэмээд л болоо. Идэх гэдгээ төрүүлээд хэлэх хэрэгтэй тий. Эзэн биеийн хойноос шууд хэлээд үйлдвэртэй холбоотой үг нь ардаа ордог буюу идэн. Юу идэх юм? Бага бауз. 8 ширхэг бууз идэх. Асуулт болохоор өгүүлбэрийн төгсгөлд нь ма нэмээл болох нь. За дагаад уншъя. Баба е ай ба. Баба е ай ба. Хурдан унших тусмаа сайн шүү. Окей. Баба ни чи бага бауз ма. Ни чи бага бауз ма. За болсон. За өнөөдрийн үндсэн үг баба аав гэдэг үг байлаа. Хичээлээ өдөрт 5 удаа заавалчгүй хар сонсож дагаж хэлэх юм бол илүү хурдан тогтдог.